Хэрэв та Япон улсад очивол зарим хүмүүс танд заавал нэг удаа гейшатай уулзах хэрэгтэй гэж хэлэх баг. Үнэн дээр уламжлалт урлагийн олон төрлийн эмэгтэй жүжигчид байдаг ч ихэнх хүмүүс бүгдийг нь ерөнхийд нь гейша гэж нэрлэдэг. Гэхдээ гейша бол хамаргүй хөгжим, бүжиг, ёс зүй, харилцааны урлаг зэрэгт олон жилийн хатуу сургалт шаардлагатай. Мөн энэ соёл оргил үедээ нэр хүндтэй гейшатай уулзахын тулд олон жил үнэнч ивент итгэж байх ёстой байдаг. Өнөөдөр бид Японы хайр дурлал, дон шунал, аллагын хамгийн алдартай бэлэгдэл болсон нэгэн эмэгтэйн тухай ярих болно. Энэ бол Сада Абегийн хэрэг юм. Түүнийг алуурчин гейша хэмээн нэрлэдэг. 1936 оны 5 дугаар сарын 18. Сада Абе өөрийн амраг болох Коро Умия гэх ирийн өмнө ирээд гүнээ бүхийж нулимс дүрнүүдээрээ уучлаарай, үнэхээр уучлаарай хэмээн дахин хэлв. Умия түүнийг өөр нэртэй уулзсандаа гимшиж байна гэж бодоод инээмсэглэн зүгээр дээ би ойлгож байна гэж хариулжээ. Гэвч Сада зогссонгүй. Тэрээр Умиягийн нуруугаар хүүд даалгасан үг хэлсэн байна. Би сая юу хийснээ чамд хэлбэл чи намайг насан туршдаа үзэн ядах болно. Хэдхэн цагийн дараа цагдаа нар Кижизо Ишида гэх ирийн зэрэмдэлэгдсэн цогцыг олжээ. Үхлийн шалтгаан нь боомлолт байв. Гэхдээ энэ бүхний хамгийн аимшигтай хэсэг нь тэр биш байлаа. Ишидагийн бэлэг эрхтэн таслагдсан байсан бөгөөд хаан байгаа нь мэдэгдэхгүй байв. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэхэд нэгнэр дахин гарч ирсэн тэр нь Сада Абе. Орон нутагт танигдсан зөөгч эзэнтэйгээ дотн харилцаатай байсан эмэгтэй. Гэж тэр үед Сада аль хэдийн ор сурггүй алга болсон байлаа. Маргааш нь хэвлэлүүд ууг хэргийг шүүрэн авч сонины нүур хуудсууд аимшигтай гарчуудаар дүүрчээ. Тэр үед мэдээж интернет, телевиз байгаагүй ч энэ мэдээ асар ихээр түгсэн байдаг. Энэ үзэгдлийг хожим Сада Абегийн Үмэн самуу хэмээн нэрлэх болсон юм. Гэтэл ийм зүйлд юу хүргэсэн юм бол яагаад энэ нэрийг Японыг тэр чигтэн зочроож өнөөдөр хүртэл мартагдахгүй үлдсэн бэ? Хожимо алуурчин гейша гэх нэрлэгдэх болсон Сада Абе 1905 онд Токиод харьцангуй чинэлэг гэр бүлд төржээ. Тэр хэд хэдэн ах эгчтэй байсан ч тухайн үеийн хүүхдийн эндэгдэл өндөр байсан учраас Сада ганцаараа амьд үлдсэн хүүхэд болж өссөн байна. Иймээс ч тэр эрх тань хүүхэд болон өссөн. Зөвхөн эрхлүүлдэг төдий биш бусад хүүхдэд зөвшөөрдөггүй зүйлсийг түүнд зөвшөөрдөг байлаа. Тэр сургуулиа тасалж болон дуулах, хөгжин сурах хичээлд явж болно. Ялангуяа шамисан хэмээх Японы уламжлалт төгжмийг сурах дуртай байв. Гэвч тухайн үед шамисан сурах нь тэмч нэр хүндтэй зүйл биш байж. Учир нь ийм хөгжмийг ихэвчлэн гейша болохоор бэлтгэгдэж явахд сурдаг байсан бөгөөд заримдаа бүр нийгэмд муу нэртэй ажилд орох бэлтгэл гэж үздэг байв. Гэхдээ Садад энэ ногтхон хамаагүй байлаа. Түүний нүдэнд гейшанаар зүгээр нэг жүжигчин биш байсан. Тэд дэгжин өөртөө итгэлтэй, загварын чиг хандлага тодорхойлогч хүмүүс байсан. Сада тэдэн шиг болохыг хүсдэг байлаа. Тэр тод будалд хийдэг. Үеийн өгтөөсөө өөр хувцасладаг. Өөрийн бүтээсэн дүр төрхтөө бүрэн автсан байв. Нэг талаараа энэ нь түүний гэр бүлийн хүлээлтээс зугтах арга байсан юм. Гэвч гэр бүлийн амьдрал төгс байсангүй. Гэрт нь хэрүүл маргаан гарахад тэр гараад явдаг байлаа. Хинч түүнийг хянахгүй байсан учраас Сада гадаа улам их цаг өнгөрүүлж эхэлжээ. Удалгүй тэр өөртөө надад төрөлдсөн өсвөр насныхантай нийлж нөхөрлөв. Тэдэнд насанд хүрсэн хүний удирдамж байсангүй. Дүрм журм байгаагүй. Хотын гудамжаар хүсснээ хийж тэндэг хүүхдүүд байлаа. 14 настайдаа Сада найзуудтайгаа гадуур явж байх үедээ танил нэгэн залууд хүчинд үлжээ. Тэр залуу нь Кеогийн их сургуулийн оюутан байсан байна. Эхэндээ гэр бүл нь түүнийг өмгөөлсөн. Охиноо эдгэрээсэ гэж хүсэж байгаа гэмт этгээдийг шийтгүүлэх болно гэж мэдгдсэн байна. Гэвч удалгүй бүх зүйл өөрчлөгдөжээ. Тэд Садаг хяналтаас гарсан хариуцлагагүй болсон гэж буруутгаж эхэлсэн байна. Садагийн эгч Току хожим дурсахдаа Сада үргэлж гейшо болохыг мөрөөддөг байсан. Гоё хувцас хөгжим найзуудтайгаа зугаалах дуртай хүүхэд байсан гэж ярьж. Гэвч Сада өөртөө ярьсан байдаг. Түүний хийснээр бол аав нь түүнийг завхаа нэр төрөө алдсан гэж үзээд яахны газарт зарсан гэж. Тухайн үед Японд гэр бүлдээ асуудал тарьдаг, эсвэл нэр хүндэд нь сэв суулгасан гэж үзсэн охтыг гейшагийн газар эсвэл яахны газарт явуулах нь ховор зүйл биш байв. Гаднаас нь харахад гейшагийн амьдрал тансаг мэт санагддаг байсан ч бодит байдал өөр байлаа.
Ялангуяа Йокохама зэрэг хотуудын олон гишээгийн газар нь үнэндээ яахны газар л байсан. Саадагийн хувьд энэ нь боломж биш байв. Жинхэнэ гейша болохын тулд бага наснаасаа эхлэн олон жил сургуульдаг байсан. Хөгжим, бүжиг, харилцааны урлагс, ёс зүй бүгдийг төгс эзэмших шаардлагатай. Гэвч энэ ертөнцид Саада хэтэрхий орой орсон бөгөөд түүнийг дэмжих хүнч байгаагүй. Тиймээс тэр жинхэнэ гейша болж чадсангүй. Түүний багасаа сурсан хөгжимч хангалтгүй байлаа. Саада урлагт дуртай байсан ч энэ өрдөө сонирхол төдий зүйл байсан. Тэр хизээж доод зэрэглээс дээш дэвшээгүй. Түүний өдөр тутмын ажил нь бүжиглэх, хөгжим тоглох биш байлаа. Харин бага мөнгө төлдөг үйлчлүүлэгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлэх байсан. Тэр ийм амьдралаар 5 жил амьдарч. Өдөр бүр нэгэн хэвийн гутамжтай, эцэст нь тэр тэмбүү өвчнөөр өвчлсөн байна. Тухайн үед яахны газруудад энэ нь түгээмэл эрсдэл байв. Хуулийн дагуу тэмбүүтэй болсон бол эмэгтэйчүүд байнгын эмнэлгийн үзлэгт хамрагдах ёстой байсан бөгөөд энэ нь ажлыг нь бүрч хүнд болгожээ. Саада эцэст нь тэр газраас явхаар шийдэв. Ингээд Осака руу нүүж Японы хамгийн том хууль ёсны улаан дэлгүүрийн дүүргүүдийн нэг болох Тобита дүүрэгт ажиллаж эхэлжээ. Гэвч тэнд ч байдал дээрдээгүй. Тэр удалгүй асуудал таригч гэсэн нэртэй болов. Үйлчлүүлэгчдийн мөнгийг хулгайлан дахин оргож зүхтахыг оролдоно. Гэвч хатуу хяналттай тогтолцоо түүнийг үргэлж буцаан авчирдаг байлаа. 2 жилийн дараа тэр үнэхээр мултарч чадсан байна. Оргосныхаа дараа Саада зөөгчөөр ажилд оров. Гэвч цалин маш бага. Өмнөх орлоготой нь харьцуулах аргагүй. Тиймээс сонголт хязгаарлагдмал байсан олон эмэгтэй адил тэр дахин биеийн үнэлэх ажилд орсон. Энэ удаа хууль бус яахны газарт. Түүнийг ингэж явах хооронд 1933 оны 1-р сард ээж нь нас баржээ. Харин жилийн дараа аав нь мөн өөд болсон байна. Саада Токиод буцаж ирж оршуулгад оролцоод тэндээ үлдэв. Гэвч амьдрал нь өөрчлөгдсөнгүй, удалгүй дахин биеийн үнэлэх ажлаа хийж эхэлжээ. 1934 оны 10 дугаар сард цагдаа нар хууль бус яахны газарт мэгжлэг хийхэд Саада баривчлагдсан байна. Аз болж тэр удаан хоригдсангүй. Яахны газрын эзний танилт нөлөө бүхий Коносуке Касахара гэдгээр батлан даалтаар суллуулжээ. Тэгээд удалгүй Саада түүний нууц амраг болсон байна. Эхэндээ тэдний харилцаа маш халуун байлаа. Шөнөжин хамт байдаг, бараг унтдаггүй. Саада түүнд үнэхээр дурлсан бололтой. Түүний хүрэх мэдрэмж, анхаарал, халамж, тэмрэлт бүгд түүнд таалагддаг байв. Гэвч удалгүй тэр илүү ихийг хүсч эхэлжээ. Тэр Касахарагаас эхнэрээс салаад надтай гэрлээч гэж хүссэн байв. Харин Касахара татгалзав. Тэгэхт нь тэгвэл би өөр хүнтэй уулзаж болох уу гэж асууж. Харин өнөөх нь үгүй гэсэн байна. Ингэснээр хүсэл тэмүүллээр эхэлсэн харилцаа Саадагийн хувьд шорон мэт болж хуурчээ. Эцэст нь тэр тэсгэ болж нууц амрагаасаа зүгтэн Нагоя хот руу явсан байна. Энэ тухайгаа Саада хожим дурсахтаа би яг л торонд хоригдсон шувуу шиг байсан. Тэр намайг хайрладаггүй байсан, зүгээр л хяндаг байсан гэдэг байж. Ингээд 1935 онд Нагоя хотод ирээд зөөгчөөр ажиллаж эхэлжээ. Тухайн үед түүнийг таньдаг хүмүүс найрсаг, дулаахан сэтгэлтэй, хүмүүстэй амархан ойлголцдог эмэгтэй байсан хэмээн дурссан байдаг. Удалгүй тэр нэгэн үйлчлүүлэгчтэйгээ ойртон дотносжээ. Тэр хүн бол банкны ажилтан, мөн улс төрийн амбицтай профессор Коро Умия гэгч байв. Гэвч тэдний харилцаа нууц байсан. Учир нь ажиллаж байсан ресторан нь ажилчид үйлчлүүлэгчтэйгээ хайр дурлалын холбоо тогтоохыг хатуу хориглодог байсан. Нөгөө талаар Саада Нагоягийн амьдралаас залхаж эхэлсэн байв. Тиймээс Токио руу буцахаар шийджээ. Явхаас өмнө тэр Умиятай дахин нийслэлд уулзна гэж амласан байна. Удалгүй өнөөх Умия нь Саадаг тэмбүүтэй гэдгийг мэджээ. Гэвч бусад ирчүүчиг орхиогүй, харин эсэргээрээ түүнийг идэвхтэд нь тусалсан байна. 1935 оны 11-р сараас 1936 оны 1-р сар хүртэл Куса цөгийн халуун аршаанд амарч эмчлүүлэх бүх зардлыг нь төлж. Нэг өдөр тэд 100 шидэн ярилцаж суухдаа Умия Саадад хандан чи өөрийн гэсэн ресторантай болж болно шүү дээ гэж санал болгосон байна. Энэ нь Саадагийн хувьд шинэ амьдрал эхлүүлэх боломж байлаа. Өөрийн гэсэн ажилтай болох хэн нэгний эзэмшил биш болох. Бие даах. Гэвч Умия эхлээд туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж зөвлөжээ. Ингээд 1936 оны 2 дугаар сарын 1-нд Саада Йошидая нэртэй ресторанд ажилд орсон байна. Тэрхүү рестораны эзэн нь Кичизо Ишида гэдэг хүн байв. 42 настай, салбартаа нэр хүндтэй хүн.
Тэр залуудаа могоо загсны тогоочоор ажлын гараагаа эхэлж аажмаар дэвшин энэ рестораны эзэн болсон байж. Садаач түүнийг анхаарад миний багш болж чадах хүн байна гэж бодсон байдаг. Гэвч ажиллаж эхэлсний дараа нэг зүйлийг ойлгов. Рестораныг үнэндээ Ишида биш, эхнэр нь удирддаг байж. Харин Ишида өөрөө эмэгтэйчүүдийн хойноос явдгаараа алдартай нэгэн байж, ингээд ажилд ороход тэр Садад байнга сэтгэнэж эхэлжээ. Ойртохыг оролдоно, эхэндээ Сада түүнийг үл тоомсорлохыг хичээсэн байна. Гэвч 1936 оны 4-р сарын дунд үе гэхэд тэд нууц амаргууд болсон байлаа. Заримдаа бүр рестораныхаа өрөөнд хамт унтдаг байсан гэдэг. Хажууд нь гейша нар хайрын дуу дуулж өгдөг байж. Садагийн нүдэнд Ишида бол царайлаг сэтгэл татам дур булаан ир. Сада хожим хэлэхдээ намайг үнэхээр татсан хүн байсан. Өмнө нь хинч надад өгч байгаагүй мэдрэмжийг өгсөн гэж хэлсэн байдаг. 1936 оны 4-р сарын 23-нд тэд нэг шөнийг хамт өнгөрүүлэхээр тохирч. Тэдний оцсон газар нь Матия буюу нууц уулзалтанд зориулсан цайны газар байв. Өнөөгийн хайрын зочид буудалтай төстэй газар гэсэн. Анхны төлөвлөгөө нь ердөө ганцхан шөнө байлаа. Гэвч тэд орноосоо 4 өдөр босоогүй байна. 4-р сарын 27-нд тэд өөр газар руу шилжин оров. Футако Тамагава орчимдох өөр нэгэн байр. Тэнд ч тэд харилцаагаа үргэлжлүүлсэн байна. Гэрт нь гейша нар орж ирж саке авч дуудуулна. Гэвч тэд бараг тоохгүй. Өөрсдийн ертөнцтэй умбсан хэвээр байв. Садагийн хувьд энэ үеэс эхлэн бүх зүйл өөрчлөгдөж. Энэ зүгээр нэг хүсэл тачаал биш болсон. Энэ бол дон шунал байлаа. Тэр Ишидаг өөрийнхөө өмч мэд харж эхэлсэн байдаг. Хэд хоног хамт байлаач Садад хангалтгүй санагдаж эхлэв. Тэд өөр нэгэн газарт нүүж очиод харилцаагаа үргэлжлүүлсэн. Ишида бүр 2-7 хоногийн турш ресторанд очисонгүй. 5-р сарын 8-нд л иргэн иржээ. Харин энэ үеэс Садагийн сэтгэл санаа тогтворгүй болж эхэлсэн байна. Тэр арх их удаг болов, байнга Ишидагийн тухай бодно. Тэгээд нэг зүйлд итгэж эхэлсэн. Би амьдралдаа анх удаа жинхэнэ хайрыг мэдэрлээ гэж. Гэвч Ишидаг эхнэртэйгээ хамт байхыг харах хүртээ уур нь хүрдэг байв. Түүний дотор атаархал аажмаар гал шиг дүрлзэж эхэлжээ. Эцэстэн дээр нэг аимшигтай болол хүрсэн байна. Хэрвээ би түүнийг эзэмшиж чадахгүй бол өөр хинч эзэмших ёсгүй. 1936 оны 5-р сарын 9-нд Сада нэгэн жүжиг үзсэн. Тэрхүү жүжигт нэгэн эмэгтэй нууц амрыгаа хутгалан хөнөөдөг. Жүжиг дууссаны дараа Садагийн толгойд аимшигтай болол орж ирсэн. Би ч гэсэн Ишидаг тэгж ядна. Тэгвэл тэр үргэлж надтай үйлдэнэ гэж бод. 2 хоногийн дараа тэр энэ бодлоо бодиттой үйлдэл болгож эхэлсэн байна. Тэр шинэ хувцас авч өмсөв. Дэлгүүр орж галт тогооны хутга худалдаж авлаа. Дараа нь Ишидатай уулзсан байна. Сада хутгаа гаргаж ирээд түүний нүүрний өмнө тулхан энэ кимоног чи өөр эмэгтэй зориулж өмссөн байна. Би чамайг алан хэмээн орилсон байна. Гэвч Ишида айсангүй харин инээмсэглэв. Түүний хувьд энэ бүхэн зүгээр л эротик тоглоом шиг санагдсан аж. Удалгүй тэд эвлэрч дахин хамт ууж хамт унтсан. Гэвч энэ удаа ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байлаа. Нэгэн мөчид Сада хутгаа Ишидагийн бэлэг эрхтний дэргэд тулгаад чи минийх би чамайг өөр эмэгтэйд хүрэх боломжгүй болгоно гэж хэлсэн байна. Ишида үүнийгч бас тоглоом гэж боджээ. 1936 оны 5-р сарын 16-ны шөнө тэд дахин хамтдаа байсан. Бэлгийн харилцааны үеэр Сада кимоногийн бүс болох обыг ашиглан Ишидагийн хүзүүг боож. Гэхдээ энэ нь аллах хийх зорилготой биш. Тэд бэлгийн харилцаанд орохдоо ийм үйлдэлүүдийг хийдэг байсан. Гэвч шөнийн төгсгөлд Ишидагийн нүүр хачин болж эхлэв. Амьсгалахад хэцүү болсон байна. Тэр өвдөж байсан учраас тайвшруулах юм уугаад орондоо хөвдсөн байна. Ингээд шөнийн 2 цаг орчим Ишида Садагийн хажууд гүн нойрондоо автсан байна. Хамгаалах зөөлхүй юу сэжиглээгүй. Харин Сада аажмаар орноос бослоо. Тэр кимоногийн бүсийг аваад Ишидагийн хүзүүнд 2 удаа оров. Тэгээ татаж эхэлсэн байна. Энэ удаа өмнөх шиг харин тоглоом байсангүй. Тэр зогссонгүй татсаар байлаа. Ишидагийн бие татуулцв. Амьсгал нь удаашрлаа, нүд нь хөдөлж байв. Ингээд дараа нь бүх зүйл намгүн болжээ. Кичизо Ишида нас барсан байлаа. Харин хожим Сада ингэж мэдүүлсэн байдаг. Би Ишидаг асны дараа асар их тайвширсан. Яг л олон жилийн турш үүрсэн хүнд ачаа минь мөрнөөс минь буусан мэт санагдсан гэж. Тэр бүр инээмсэглсэн байна. Сада хэдэн цагийн турш цогцсны дэргэд хэвтэнжээ. Амьд хүн шиг тэрж байсан байна. Үнсэж хайртай хүнтэйгээ хамт байгаа мэт.
гадаа үүр цайж эхлэх үед тэр гал тогооны хутгаа гаргаж ирсэн байдаг. Ингээд тэр цогцсны бэлэг эргэтэн тасалж авсан юм. Дараа нь үнийгээ сэтгүүлийн хавцсан боогоод кимоногийнхоо дотор зүрхнийхээ орчинд нууж үүгэрч зогсоогүй. Саада Ишидагийн цусаар орон дээр болон түүний гуйн дээр Саада ба Ишида зөвхөн бид хоёр гэж бичжээ. Мөн өөрийн нэрийн ханзыг Ишидагийн зүүн гар дээр сэлсэн байна. Харин дараа нь цогцыг хувцлан янзалжээ. Өглөөний 8 цагийн үед буудлаас гарч явахдаа ажилтнуудад түүнд бүү саад болоор тэр зүгээр л унтаж байгаа гэж хэлсэн байна. Тэгээд юу ч болоогүй мэд алхасаар гарч оджээ. Ингээд дэм буудлаас гарсныхаа дараа Саада хамгийн түрүүнд хуучин амраг Коро Умиятай уулзахаар явжээ. Түүнийг харангуйтаа Саада нулимс асгаруулan гарнаас натгаж уучлаарай үнэхээр уучлаарай гэж дахин хэлсэн байна. Умия юу болсныг мэдээгүй байв. Тэр Саадаг зүгээр л удаан сурахгүй болсондоо эсвэл өөрөөртэй холбоотой байсандаа гимшиж байна гэж боджээ. Гэвч бодит үнэн өөр байлаа. Саада хэдхэн цагийн өмнө хүн авсан байна. Түүнээс гадна удахгүй гарах дуйлан Умиягийн улс төрийн карьерийг сүрүүлэх болно. Энэ хооронд дэм буудлын ажилчид өрөөг шалгахаар орсон байна. Тэнд Ишидагийн цогцос хэвдэж байлаа. Бэлэг эрэхтэн байхгүй. Хүзүүн дээр нь боомсон мөр тод харагдаж байв. Цагдаа нарт шууд мэдэгдэв. 1936 оны 5 дугаар сарын 19-нд сонинууд энэ тухай нийтэлж эхэлжээ. Хэдхэн цагийн дотор хэрэг улс даяар тархсан байна. Саада Абегийн нэр бүх Японы хамгийн их яригдж буй нэр бол. Умиягийн нэрч мөн хамт гарч ирсэн бөгөөд улс төрийн ирээдүйн үндсэндээ тэр дороо нуран унжээ. Интернет байгаагүй, телевиз байхгүй гэсэн ч хүмүүс сонины мухлагийн өмнө урт дараалал үүсгэн шинэ мэдээлэл хүлээдэг болсон байна. Хэвлэл мэдээллийн энэ галзуурлыг хожим Саада Абегийн үймэн хэмээн нэрлэжээ. Нэг удаа хэн нэгэн Саадаг Токиогийн Гинза дүрэгт харсан гэж худал мэдээлэл тараахад хүмүүс өмж замын хөдөлгөөн хүртэл саадсан байдаг. Гэвч улс орон даяараа түүнийг хайж явах үед Саада хаан байсан байна. Тэр Шинагава дахь нэгэн зочид буудалд хурамч нэр ашиглан нуугдж байсан. Сонирхолтой нь тэр зогтох гэж оролдоогүй. Бас хил даван гарах гэж хүсээгүй. Үнэн дээр тэр өөр зүйл төлөвлөж байсан юм. Тэр бол амиа хорлолт. Саада өдрүүдийг шар аригууж өнгөрөөдөг байв. Масаж хийлхэн салга ёсны захидлууд бичнэ. Түүний төлөвлөгөө бол аллагаас 7 хоногийн дараа ууланд гарч өөрийгөө егөөтгөх байлаа. Гэвч тэр төлөвлөгөө биелсэнгүй. 1936 оны 5 дугаар сарын 20-ны өдөр. Оройн 4 цагийн үед цагдаа нарт түүнийг олсон юм. Саада зүгтаасангүй. Эсэргүүцсэнгүй харин тайван нэмсэглээд та нар Саада Абег хайж байгаа үсттэй тэр чинь бий байна гэж хэлсэн байна. Цагдаа нар хэсэгтээ итгээгүй гэдэг. Тэдний өмнө байсан эмэгтэй тун ийдэг даруухан тайван харагдаж байлаа. Ийм хүн аимшигтай хэрэг хийсэн гэхэд үнэмшихэд бэрх байж тэгхтэн Саада өөрөө нотолсон байна. Тэр кимоногийнхоо дотроос цаасаар болсон зүйл гаргаж иржээ. Дотор нь Ишидагийн эргэтэн байсан юм. Саада нэмсэглээд харж байна уу гэж хэлсэн байна. Ингээд тэр даруй баривчлагдчихэ. Дараагийн хэдэн өдөр мөрдөн байцаагчид түүнийг 8 удаа байцаасан байна. Тэд нэг асуултыг дахин асууж байлаа. Чи яагаад түүний эргэтнийг тасалж авсан юм бэ? Саада хариулахдаа би түүний толгойг эсвэл бүх биеийг нь авч явж чадахгүй байсан. Тиймээс хамгийн тод дурсамж үлдээдэг хэсгийг нь авч явсан гэж. Мөрдөн байцаагчид түүний зан аврыг маш хачирхалтай гэж тэмдэглэсэн байдаг. Тэр намуухан ярьдаг, ээлдэг, харьцдаг. Гэвч Ишидагийн тухай ярих үед нь нүд нь гэрэлтдэг болж. Аллагын тухай ярихдаач бараг баяртай мэт харагддаг байсан. Түүнээс чи яагаад алсан юм бэ гэж асуухад тэр энгийнээр би түүнийг бүхэлд нь өөрийн болгохыг хүссэн гэж хариулсан байна. Тэд гэрлээгүй байсан. Гэрэлсэн ч гэсэн тэр өөр эмэгтэйтэй явуулдах вэ гэж айдаг байж. Удалгүй энэ хэрэг зөвхөн эрүүгийн хэрэг биш болж хуурсан. Япон даяар хүмүүс Саада Абегийн тухай маргаж эхэлжээ. Зарим нь түүнийг галзуу гэж үзв, зарим нь хайр дурлалдаа сохорсон эмэгтэй гэж өрөвдөв. Зарим нь бүр түүнийг романтик дүрмэд харж эхэлсэн байна. Гэвч хамгийн том шуугиан дөнгөж эхэлж байсан юм. Хүмүүс зөвхөн аллагын талаар яриагүй тэд хайр гэж юу вэ? Хүсэл тачаал хаан дуусч галзуурал хаанаас эхэлдэг вэ гэдгийг хүртэл хэлэлцэж байлаа. Хэрэгт холбогдох бүх мэдээлэл сонины нүүр хуудсанд гарч байсан бөгөөд хүмүүс өдөр бүр шинэ мэдээлэл хүлээн догдолдог байв. Ишидагийн таслагдсан эргэтнийг Токиогийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн эмгэг судлалын музейд хадгалсан байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа хэсэг хугацаанд олон нийтэд үзүүлж байсан байдаг.
Ингээд 1936 оны 11-р сарын 25-нд Саада Абегийн шүүх хурал эхэлжээ. Өглөөний 5 цаг болоогүй байхад шүүхийн байрны гадна олон хүн цугласан байв. Тэд Японыг цочроосон эмэгтэйг нэг удаач болов харахыг хүсэж байв. Хэрэг маш их анхаарал татсан тул шүүхийн зарим ажилтан хүртэл сэтгэл санааны хувьд хүчтэй нөлөөлөл авсан байдаг. Нэг шүүгч хожим дурцахдаа Саада Ишидэ хоёрын харилцааны талаар сонсох үедээ эвгүй мэдрэмж төрж байсан ч шүүх ажиллагааг бүрэн шударгаар явуулсан гэж бичсэн байдаг. Шүүхтэр Саада маш тайван байсан. Тэр айж сандарсангүй, бас хийсэн хэрэгээ үүсгэсэнгүй. Сонирхолтой нь тэр хүн алсандаа бус өөр зүйлд харамсаж байж. Тэр намайг хүмүүс зөвхөн завхарсан эмэгтэй гэж харах болсон нь хамгийн их өвтгөж байна гэж хэлсэн байна. Дараа нь үргэлжлүүлэн би өмнө нь олон нэртэй уулзж байсан. Заримтай нь мөнгө авахгүйгээр унтаж байсан. Гэж тэдний хинэнч Ишида шиг мэдрэмж төрүүлж байгаагүй. Тэр л намайг үнэхээр хайрлаж байна гэж мэдрүүлсэн гэж. Ингээд шүүх шийдвэрээ гаргав. Саада Абе хүний амнасыг хөнөөсөн болон цогцыг гутаанд оромжилсан хэрэгт буруутай гэж үзэгдсэн байна. Прокурор түүнд 10 жилийн хорих ял хүссэн. Харин хамгийн гайхалтай нь Саада өөрөө цаазын ял хүссэн байдаг. Гэвч шүүх өөр шийдвэр гаргав. Түүнд өртөө 6 жилийн хорих ялыг оноож. Энэ шийдвэр тухайн үед ихээхэн маргаан дэгдээсэн байна. Зарим хүмүүс шийтгэл хэтэрхий хөнгөн гэж үзжээ. Харин зарим нь Саадагийн өнгөрсөн амьдралыг харгалзан үзсэн гэж тайлбарласан байдаг. Хүчирхийлэл бие үнэлэлт гэр бүлийн хаягдсан байдал хайр халамжгүй орчин. Эдгээр зүйлс түүнийг хайр дурлалыг эрүүлэр ойлгож чадахгүй болгосон гэж үзсэн хүмүүс байдаг. Саада Точиг идэх эмэгтэйчүүдийн шоронд хоригдов. Тэнд түүнд хоригдлын дугаар 11-ийг олгосон байна. Гэвч тэр бүтэн 6 жил суусангүй. 1940 оны 11-р сарын 10-нд Японы эзэнт гүрэн байгуулагдсны домогт 2600 жилийн ойг тохиолдуулан олон хоригдлын ялыг хөнгөлжээ. Саадач тэдний нэг байсан юм. Ингээд 1941 оны 5-р сарын 17-нд тэр суллагдсан байна. Сонирхолтой нь яг 5 жилийн өмнө тэр Ишидаг алсан байж, гэвч шоронгоос гарлаа гэд түүний нэрийг хүмүүс мартсангүй. Харин жисэргээрээ Саада Абе аажмаар гэмт хэрэгтэн биш, соёлын үзэгдэл болон хувирч эхэлсэн. Суллагдсныхаа дараа Саада шинэ нэр ашиглан өнгөрснө ардаа үлдээхийг хичээв. Тэр нам гүм амьдрахыг хүссэн байна. Эхэндээ нэгэн нэрийн нууц амраг болж Ибераки болон Сайтама мужуудын хооронд амьдарч байв. Гэвч удалгүй хүмүүс түүний жинхэнэ хэн болохыг олж мэджээ. Саада Абе гэдэг нэр хаанч утсан дагаж авдаг болсон юм. Энэ нь шинэ амрагийнхан харилцааг төгсгсөн байна. Дэлхийн 2 дугаар дайнч өрнөж, Япон улс асар хурдан өөрчлөгдөж байлаа. Засгийн газар иргэдийн анхаарлыг улс төрийн асуудлаас холдуулахын тулд 3 эс бодлого хэрэгжүүлсэн гэдэг. Үүнд спорт, скрин, секс 3-ыг төлхөө дэмждэг байж. Скрин гэдэг нь кино болоод үзвэр үйлчилгээ. Ийм нийгмийн ур амьсгалд Саада Абегийн хэрэг дахин олонний анхаарлын төвд орсон байна. Дайны дараа түүнийг зүгээр нэг алуурч гэж хараагүй, тэр соёлын бэлэгдэл болон хувирч эхэлжээ. Зарим сэтгэл судлаачид түүнийг тогтворгүй, аюултай эмэгтэй гэж дүрсэлсэн байдаг. Харин зарим зохиолч сэхэтнүүд эсрэг байр суурьтай байлаа. Тэдний нэг нь Японы нэрт зохиолч Анго Сакагучи байлаа. Тэр Саадаг зөвхөн гэмт хэрэгтэн биш гэж үзсэн. Харин нийгмийн дарамтаас мултарч чадсан эмэгтэй гэж харсан байна. Энэ нь олон хүний дургуутслыг хүргэсэн ч тухайн үед Саадагийн тухай ойлголтыг өөрчилсөн. 1947 онд Саада Абегийн эротик намжлал нэртэй ном хэвлэгдэжээ. Энэ ном 100,000 гаруй хувь борлогдсон байна. Гэвч Саада өөрөө уг номонд дургүй байж. Түүний бодлоор өөрийг нь буруу дүрсэлсэн байсан аж. Тиймээс дараа жил нь өөрийн дурсамжийн номоо хэвлүүлсэн байдаг. Үүний дараа тэр жүжигт тоглож сэтгүүлд ярилцлага өгч олон нийтийн өмнө гарч эхэлжээ. Зарим хэвлэл хүртэл түүнийг хуурамч ёс суртахууны эсрэг өөрийн хүслийг дагаж чадсан эмэгтэй хэмээн магтаж байна. Тэр үнэхээр алдартай соёлын бэлэг тэмдэг болсон юм. 1950-аад он гэхэд Саада Токиод жижигхэн баарнд ажиллаж байлаа. Тэр олонний анхаарлаас хол байхыг хүссэн ч хүмүүс түүнийг харахаар зориуд ирдэг байж. Америкийн кино шүүмжлэгт Дональд Ричи түүнийг хараад үйлчлүүлэгчид түүнийг харахаар сандарч хутгаа нуучхаа гэж тоглоом хийдэг байсан хэмээн бичсэн байдаг. Саада өөрөө энэ бүхэнд бараг дасчихсан байж. Түүний хамгийн сүүлд баттай бүртгэгдсэн олон нийтийн оролцоо нь 1969 оны баримтат кинонд гарсан явдал юм. Түүнээс хойш тэр бараг бүрэн алга болсон байна. Яг хизээ нас барсан нь тодорхойгүй, хаана нас барсан нь ч тодорхойгүй. Оршуулсан газар нь ч мөн мэдэгдэхгүй.
Энэ нь Саада Абагийн амьдралыг улам бүр домог мэт болгожээ. Түүний тухай ном бичигдсэн, кино хийгдсэн, жүжиг тавигдсан, судалгааны бүтээлүүд хэвлэгдсэн. Өнөөдөр ч гэсэн түүний хэрэг Японы хамгийн алдартай гэмт хэрэгүүдийн нэг хэвээр байна. Гэхдээ энэ түүхийг романтик байдлаар харах нь аюултай. Зарим хүмүүс үнийг жинхэнэ хайр гэж нэрлэдэг. Зарим нь галзуу дурлал гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол маш эмгэнэлтэй түүх юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд нас хаягдсан мэдрэмж, эзэмших хүсэл, өвчтөе атаархал, сэтгэл зүйн гүн шарах, эдгээр зүйлс нийлж нэгэн эмэгтэйг хайр ба эзэмшлийг ялгаж чадахгүй хэмжээнд хүргэсэн байна. Магадгүй Саада амиа алдсан Ишидаг хайрлсан байж болох юм. Гэвч тэр хайраа хамгаалахын оронд эзэмшихийг хүссэн. Эцэст нь тэр өөрийн хамгийн хайртай гэж хэлдэг хүнээ өөрийн гараар хөнөөсөн билээ. Тиймээс энэ хэрэг бидэнд нэг зүйлийг сануулна. Хайр хизээч эзэмшил биш. Харин хайр эзэмшил болон хувирсан мөчөөс эхлэн аюул болж хувирдаг гэжээ.